Би бараг дөрөвтэй гэхдээ чиний дэрэгтэй чамайг авах үүрэгтэй гадаа морин тэрэгтэй чи ягаан төрсийхээ ягаан заавал эндүлтэй чи гаднав дүбэлгүй орчин үеийн принцесс. За guys 10:54 50-д болж байна. Тэгээд өглөөний цаг оруулчаад бохроо хэмжээд ширээгээ хураачаад тэгээд санаан цочод тэг гарч ирж энэ гадаадын террасныхаа ширээ сандлыг харчаад тэг харцсан чинь амиргүй энэ хэд манай ажилчид өөрсдөө суугаасаа цаа харуулад идэв. Харчаа тэгээд тамхины хогийн сав, тамхины үнсний савлуу тийм юмнуудаа цэвэрлээд тэгээд рестораны яг үүдэнд одоо тэр камерт харагдж байгаа энэ хэсэгт тамхины цэг гэдэг байхгүй юу? Уулна. Ерөөсөө дотроо тамхи татуулдаг ч гэсэн тамхины цэгтэй тэрэндээ ер нь ингээд савсуулах намайг эрэхтэй л угаасаа шалны хувь баах юм хадгалсан байсан. Тэрийг өнөөдөр сая цэвэрлэлээ. Миний өглөө бол амар гоё ихсэн. Тэгээ өглөөг гоё өдрийн муухай болгодог ганц л хүн байна. Ахлах тоогооч. Тэгээ ингээд захирлаг байхгүй хойгоор яг захирал шиг. Ер нь жоохон дарамттай хүн. Тэгээд тиймэрхүүл байна. Захаа мөрснөө. Тэгээд ер нь айгүй хэрэг тарахтай. Тэгээд өнөөдөр захирлал ирнэ гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь юм жоохон амар домбоо нотолцсон. Домботод. Ямарч дэж өнөөдөр нэг дайжгүй цаг агаар бол гоё л өдөр нь ер нь бол амар сахилаад идэв энд. Оройд гоё салхин тогтоод амар гоё болцдог агаар байна. Тэгээд агаарч сайхан ингээл өнөөдөр ихтэй тарсан. Зүдүрч бас гайгүй их тарсан л да. Тэгээд дээр тарчулгаадаа сайхан ингээл содгоо. Би жоохон автоматтай найзлаад хүн царайлтаа шамирч гинөө. Би устаарч дайжгүрээ. Ажлаад одоо ч 6 сарын 26 сар гинэ. Сараар төрүүлж явж байгаа нас 5 сарын 28 болж энэ ийм юм сурцад байгаа. Тэгээд 5 сарын 28 болж энэ. Тэгээ эренгүүтээ 5 сарын 13-нд ирсэн. Тэгээ 5 сарын 28 хүрч 10 хоног 10 баруун хоног агаас сар ажиллалаа шүү. Явгүй шүү. Айдид хийсүүгүй мэдгүй юм тэгээд алаа тоогооч бол. Сэноманыхаа өнөөдөр бол 6 сарын 27-ны өдөр тайд үзэж байгаа бичлэгнээс сар гарангийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр одоо тайд үзэж байгаа бичлэгийг би эдитэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг их юм яраагүй. Тэгээд хөтө бичлэгнийхаа төгсгөлийг хийгээгүй байна. Тэгээ жоохон тайлбар хийцээ. Яа. Би өнөөдөр эрт буучсан. Тэгээд ер нь бол амарч байгаа байхгүй юу? Өглөөний цайн дээр 7 молоо хийдээсэн үү тэгээд өглөөний за guys мартаарай. Би ингэж ярих юм хойно урд нь оруулчлаа. За тэгэхээр одоо би амарч ин тэгээ амрангуйтай эрт буугаад амарч байгаа учраас бичлэгээ эдитэлж байгаа байхгүй юу? Тэгээ өнгөтэй. Тийм бичлэгээ эдитэлж байна. Тэгээд манай 2 зөвхөчтэй тайдад өмнө ярьсан хэрвээ санаж байгаа бол тэг өнгөтэй битүүр ингээд ээлжлээд маргааш цөөхөнтэй
өглөө 70-80 хүний өглөөний цайтай бол хоёулаа өглөө эдийн цагт юм гэсэн тэр цагт нь босно. Харин өглөө 10 дотор 20 дотор хүний өглөөний цай ингээд цөөхөн хүний өглөөний цай байх юм бол нэг нь унтаад нэг нь босч ирдэг байхгүй юу? Цөөхөн хүн дээр тэгээ би маргааш өглөө эрт босохоор болсон учраас түрүүлээд буугаад ирчихсэн одоо 6 цаг болох чинь оройны тэгээ буугаад ирсэн байж байна. Тэгсэн чинь тэгээ YouTube дээр нөгөө нэг сар гарan драфтад хайсан бичлэгээ эдитлээд ээжсэн чинь би юусэн эдит хийж чадахгүй юм. Эдитортэй болмоор байна. Эдитор байвал холбогдно. Тэгээ угаасаа тэгээ өлегтэйч бичлэг хийдэггүй, өлегтэйч бичлэг оруулдаггүй болохоор тэгээд нэх за мэдхгүй. Намасте. Микро амир авсгалчлаа тийм. За тэгээд юу ярьж илаа? Тэгээ бичлэгнийхаа төгсөлийг хийхээ сууж юм. Тэгээд ингээд яагаад ингэ сар гарan хугацаанд ингэ бичлэг хийхгүй яваад бичлэг хийнгүүтээ ингээ яагаад сар гарan драфтанд хатгалагдаад байгаа вэ гэхээр өглөө ингээ 7:30-аас цайгаа өгөөд тэгээд бохроо хораагаад инээтрээ ингэж яваад өдөр ер нь ажил дээр ингээ оцоо үзэхгүй. Тэгээ өдөр нь оцоо үзэхгүй. Оройн нь орж ирээд тэгээ ер нь бол нэг ганц хоёр оцоо үзчихээл. Тэгэл унтаад өгж байгаа. Тэгэл нэг үтсэн ингээл унтаасраа ингэж байгаа л өдөр нь ажил дээр эргэж байгаа л өдөр хоногд өнгөрөөд байгаа хгүй юу. Би чинь 5 сарын 13 дээр л 5 сарын 13 дээр гэсэн одоо 6 сарын 2 хэдэн 7 сар гарах чинь нэг үтсэн чинь л ингээд 2 сар болж байгаа хгүй юу. Тэр ингээд өдөр хоног нь ингээд өнгөрөөд байгаа нарахгүй байгаа шүү дээ. Тэгээд драфтанд ингээ бичлэг хатгалагдаад байна. Тэгээд илүүсэн юм дуусгах гад байж энэ guys. Сонин сайхан гэвэл тэгэл өдөр болгон бүр яг адилхан өнгөрдөг. Тэгэл өглөө нь бослоо, өглөөний цайгаа өглөө. Тэгэл бохроо хураалаа гарангуут нь тэнгүүтээ өдрийнхэн цайны ширэгдслээ. Өдрийн хоолоо өглөө. Тэгээ бохроо хураалаа. Тэгээд оройн хоолны ширэгдслээ, оройн хоолоо өглөө. Бохроо хураалаа. Заалаа цэвэрлээ, цайгаа ус буцалгаа. Том ус буцалгаа чинь ус буцалгаад дүүргээ тавилаа. Өглөөний цайны хаширыг оройн оцсчаал. Тэгэл орж ирэл унтаад өглөө нь босч өглөөний цай ингээл. Яг адилхан. Тэгээд тэр дундаа хөдөлгөн. За. Нэг юм хүү байна уу guys. Тэгэл өрнө орж унтаал. Биеэрээ би сэтгэлээр ядарч байна. Надаар сонин сайхан гэвэл зүрх өвдсөн. Миний зүрх нөхий хөдөөд идэхгүй л дээ. Ер нь өвддөг байсан. Яг зүгээр бол биш. Тэгсэн чи сайхан гарын зүрх нь өвдөд 6 сарын хэднэр үлээ. 10 тавцаа нөө. Нөгөө зүрх чинь болдгоо дээ. Тэгээд чулаа аваад нэг 2 хоног хот яваад тэгээд цаадах чи эмнэлэгт үзүүлсэн чинь зүрхний хавхлаг өрөвсөлтэй гэж гарч ирдэг байгаа. Тэгээ витамин D дутагдсан байна гэдэг. Тэгээд хувийн эмнэлгүүд яас үнэтэй болсон юм бэ? Guys. Ганц цусны шинжилгээ өгсөн чинь хэд бодлоо? 100 мянга лөө. Тэгээд зүрхний эхо, зүрхний бичлэг ер нь ингээ 200 мянга төгрөг болсон юм. Тэгэнгүүтээ эмээ бас нөгөө нэг уух юм 11-ийн уух юм бичиж өгөө тэрийг авсан чинь бас 200 ингээд 400 мянгаар үзүүлээд юм аваад тэгээ ер нь бол юмны үн чинь ийм болсон байна гэдгийг ойлгосон. Тэгээ цаадах чинь зүрх өвдөж багтаалсан. Тэгээ 10-аас хойш эмийн ингээд 10 хоног юм аваад гайгүйж жаад нэг 7 хоног хэртэ уугаад юм дууссан байхгүй юу? Зүрхний тэр өрөвслийн юм цэнхэр юм юу юм блэ. За тэгэж дуусан гутаа ямар их гарын хичээртэй болсон юм бэ. Тэгээд гэдэг бас би амар хэрэгэлдэг юм байна лээ. Тэгээ болохгүй очиж байгаа. Тэгээ саяхан бас ер нь ачааллаас болоод стресснээс болоод ер нь зүрх өвдөд байгаа юм шиг байна.
өчигдөр бас гинт тэгэл нэг хүн цохиод авч байгаа юм шиг болол ингээл гээл ивхрээл амьсгал богдвол нэг сонирн болол амьсгаа авахд хэцүү болоод тэгээ нэг горойсон тийм мэдрэмж төрөөл яг ингээд зүүн доод хэсгээр ингээд за хүчин цолоо ярих юм бэлээ. Нэг тиймэрхүү сониртай. Тэгээд өөрчн амар хөрхөн крашд болсон. Яа. Яаж тийм хөрхөн байж чаддаг байна. Тэр хоолын моолын ингээд нэг хөр гэсэн амар гоё хоолойтой. Тэгээд яа. Гэтэ яаж тийм хөрхөн байж чаддаг байна нэр. Амар хөрхөн тийм манай гайд ирсэн баггүй юу? Амар хөрхөн гоё ч нэртэй тийм ховор нэртэй. Данч одоо бол царийг нь харах нүргүү болсон. Тийм. Зөндөө олон асуух юм байсан, зөндөө олон юм ярмаар исэн. Тэгээд юу ч ярьж чадахгүй, асууж чадахгүй байсараа явуулчихсан. Тэгээд айжийн цавч чадаагүй. Дугаар нь бол байгаа л та. Алга тоогооч утснаас гуссан юм. Данч тэгээ дугаараар нь явах дээ. Хөвдөл хийж чадахгүй гал тэр лугаач өгдөггүй. Надаас хөрхөө охинтой очихгүй л дээ. Яа. Арай л хөрхөө. За нэг тийм сонирн байна. Өөр сонирн гэвэл амар стресстэй байна. Амар зовж байна би. Намайг эндээс аваач. Би бас ингэ нүрэ амар үржүүлээд ярих энийгээ бас болмоор юм. Надад ингэ засмаар байгаа юм амар их байна. Мэдээд байгаа ч гэсэн засч чаддаггүй. Амар стресстэй гинөө. Ахлах тоогооч ингээд ахлах тоогооч утсан нөр. Гэл ингээл нандаа уцаавэ дээр гэл та эдийн төсөөлснөөс чанга шигнэ заяа. Гэл нандаа гэл ингээл урилга болгон дэр ингээ яач уу гэл ингээл тэрнээс болоод бараг зүрх өвцсөн байх уу. Ер нь жоохон нэг дарамттай энийгээл загнаал өнөөдөр тэсэлгүй жоохон төр тар хийсэн. Анхудаа би ингээд бүр ингээд тэсгэл алдаж байгаа байхгүй юу. Наа ачаар хурд яваач наата тэгэж яваач ингээд өөрөө сэтгэлээ бүх юм ингээд зохицуулах гад яна бараг 10 минут ирчихлээ. За. Тэгээд миний өдөр хоног иймэрхүү өнгөрж байгаа. Би тэгээд өнөөдөр бичлэгийг заавал эдитэлж дуусгаад одоо өнөөдөр оруулах болно guys. Тэгээд сонь сайхан гэвэл нэг иймэрхүү сонь сайхан тань дөө. Өдөр хоног адилхан өнгөрөөл. Тэгээд сая хот явахдаа би бол наймарлаг влог идэр хийгсэн чинь ерөөсөө тийм зав гардгүй юм штэ guys. Отмоцоо ингэ бариад юм гэж байдаг юм байна. За. Тэгээд дуустал юм өөрөөсөө авчлаа guys. Би одоо ингэж ойр бичлэг хийгээгүй тэгж байгаа хата нэг амар сонирн байгаад байна. Танд ч бас анзаарч байгаа. Тэгээд ирснээс хойш сайхан тарахсан. Би бараг 5 ил нэмсэн байх гэдэгт итгэж байна. За үг олдож өхөр холтлоо. Дуустал нөөцөө хөрхнүүдтэй баярлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд өөр үзмээр байгаа бичлэг гэж хэлцэл би худалдаг л та. Тэгээд дараа хурдан бичлэг оруулахыг хичээнэ. Тэр болтоор түр бай.